Дараагийн мэдээг танилцуулъя. Франц улсын хувьд дэлхийн улс орнуудыг колоничилж байсан түүхтэй. За энэхүү колоничлынхаа үеэр дэлхийн улс орнуудын ховор соёлын болон түүхэн эд үлгийн зүйлүүдийг хууль бусаар хураан авч дээрэмдэж байсан ийм асуудал үүсэн. За үүнтэй холбоотойгоор энэхүү одоо соёлын эд үлгийн зүйлсийг буцаан өгөх шаардлагатай гэсэн шаардлагуудыг улс орнуудын зүгээс тавьж байгаа. Франц улс ч гэсэн өөрийн одоо колоничлын үед үйлдэж байсан энэхүү хууль бус үйлдэлээ цагаатгах зорилгоор хуулийн төслийг батлаж парламент нь хэрэгжүүлэхэд бэлэн болсон байна. Францын үндэсний ассамблей хууль тогтоогчид даваа гарагт хуучин Францын колониос дээрэмдсэн урлагийн бүтээл эд үлгийн зүйлсийг буцаах явдлыг тэмцсэн хуулийн төслийг санал нэгтгээр баталсан байна. За өмнө нь бол Францын Сенат уг төслийг 1-р сард аль хэдийн батлаад байсан. За харин тус улсад одоо колоничлогдож байсан зарим орнуудаас тухайлбал Алжир, Мали зэрэг орнуудаас Францад хандан эд үлгийн зүйлсээ буцаан олгох хүсэлтийг сайхан эрүүлсэн байна. За энэхүү хуулийн төсөл нь Францын хуучин колониос хууль бусаар хураан авсан соёлын үндэс зүйлсийг буцаан олох ажлыг хялбарчлах зорилготой. За ялангуяа ЮНЕСКОгийн соёлын өвийг хамгаалах конвенц хүчин төгөлдөр болсон 1815-аас 1972 оны хооронд хураан авсан эд зүйлийг онцлон одоо буцааж өгөхөд чиглэгдсэн. За удаан хугацаанд энэхүү хүлээгдэж байсан хууль тогтоомж нь хэрэгжихийн тулд батлагдахын тулд 10 жилийн хугацааг даруй өнгөрөөсөн байна. За ерөнхийлөгч Эммануэль Макрон Африкийн орнуудаас хураан авсан соёлын эд зүйлийг буцаа олгоно гэж амласан одоо амлалт нь тэртээ 10 жилийн өмнө байсан. Тэрээр 2017 онд Буркина Фасогийн нийслэл Угаду хотод хэлсэн үгэндээ Африкийн өв соёл хувийн цуглуулга болон Европын музейд байж болохгүй 5 жилийн дотор Африкийн өвийг Африк түр хугацаагаар эсвэл бүр нөмсөн буцааж өгөх нөхцөлийг бүрдээсэй гэж би хүсэж байна гэж Эммануэль Макрон тухайн үедээ хэлж байсан. За ийхүү одоо түүний санаачлаг боддоор хэрэгжих боломж нь хуулийн төсөл батлагдсанаар бий болж байгаа юм. За шинэ хуулийн төсөлд дурдсанаар улсаас эд зүйлсийг буцаа өгөх хүсэлт гарган за тэдгээрийг нь хамгаалж олон нийтэд үзүүлэх үүрэг хариуцлага хүлээсэн байх шаардлагатай гэж хэлж байна. За дараа нь бол уг хүсэлтийг нь үнэлж хороогоор батуулна. Уг эд зүйлсийг хууль бусаар эсвэл хүчээр одоо хураан авсан гэдгийг нь нотлох баримтад үндэслэж батлана. За ингээд цэргийн эд зүйлс олон нийтийн архив, археологийн малтлага зэрэгт бол энэ одоо хууль нь бол хамаарахгүй гэж хэлж байгаа. За буцаа олгох холбоотой хуулийн төслийн талаар санал хураалт дээр бол парламентын гишүүд санал нэгтэй байсан ч гэсэн хууль тогтоогчдын зүгээс энэхүү хуулийн үйлчлэх цар хүрээ ялангуяа хамрах одоо он цагтай холбоотойгоор маргаан мэтгэлцэн өрнүүлж байсан юм. За энэ оны эхээр Франц улсын хувьд ариун Жидиди Айкове бөмбөрийг Котор буюу Зааны ясан эрэг усад буцаа өгсөн. За энэхүү ариун бөмбөрийг 1916 онд колоничлын үед тухайн одоо Зааны ясан эргээс цэргүүд булаан авч байсан юм байна. За энэхүү Франц улсын хувьд колоничлолтой холбоотой түүхээ цайруулах за олон одоо гэмт үйлдэл хийж байсан энэхүү үйлдлийг олон нийтийн өмнө хүлээн зөвшөөрч за ялангуяа тэр соёлын одоо өв уламжлалыг нь буцаан шилжүүлэх ажилд бол идэвхтэй ажиллаж байгаа нь энэхүү хуулийн төслөөр боломжийг нь хангасан байдал үүсэж байна.